За өнөөдрийн хичээл маань болохоор эконометрикийн хамгийн чухал хичээл. Бид энгийн регрессийг харахаар ярьж байна. Энгийн регресс гэдэг нь болохоор хэдийгээр одоо ингээд энгийн нэртэй байгаа боловч энэ сэдвүүдээр яригдах маш олон асуудлууд их дараагийн лекц үзүүлгээр ашиглах учраас энэ хичээлийг та маш сайн. За энэ хичээл маань болохоор үйлдвэрийн 2 үгээс ирж байгаа. Үйлдвэрийн бүлийн ард болохоор та нарын заавал танилцсан багс нэр томьёонууд байна. Энэ сэдвүүрээ эзэмсэн байх ёстой ойлголтууд. Эдгээрийг чинь болохоор орчуулгын юм дээр ярьсан. За нэгэн та намаа уншигч юм чинь миний ярих нэр томьёонуудыг бас зээлшүүлж зүгээр. За бид нар энгийн регрессийн загвар гэдэг нь simple regression моделийг ярьж байна. За OLS гэж яг OLS. За энэ болохоор яг бүтэн орчуулга нь болохоор ердийн хамгийн бага аппарат юм. Гэхдээ болохоор бид нар энэ ердийн гэдгийг нь зарим тохиолдолд орхиод байна. Тэгэхээр бид нар өөрөөр ялгааг болов хамгийн бага аппарат яах гэхээр бид ердийн хамгийн бага аппарат яах гэж ярьж байна. За мөн ердийн хамгийн бага аппарат яах гэж байна. Generalized least squares, ordinary least squares, generalized least squares хоёр байна. Тэгээд бид нар болохоор ерөнхийдөө болохоор энэ ердийн хамгийн бага аппарат яах гэж байгаа хэрэгтэй байх учраас ERC огтолч байна. За бидний регрессийн загварын тухай ярьж байна. Загвараас бид нэр загвар ашиглаад бодит тоо мэдээлэл таасны загварыг босгосон. Бодит тоо мэдээлэл маань болохоор бидний загвар аль болох таах хэрэгтэй. Тоо мэдээлэл бол бидний хаа бид нар болохоор тэр хаандаа завьс хувц үйлдвэрлэж байна гэсэн. Тэгэхээр бидний хувц ойсон хувц маань тоо мэдээлэл маань таах хэрэгтэй. За үлдэгдэл гэж байгаа. Бидний тоо мэдээлэл таарах гэж онолдоо тааруулж чадахгүй байгаа хэсгийг үлдэгдэл гэж байна. За бид нар энэ хэр таарсан байдлаа байн хийж тэгэхээр аль болох таарсан хувц хаантаа өгч өгөх хэрэгтэй гэж. За дараагийн зүйл болохоор хэмжил гэж байна. Тоо мэдээлэлээ ямар нэг жиг хэмжснээс хамаарал загвар бол ондоо нэмэгдэж байна. Тэгэхээр хэмжилтийн тухай бид ярьж. За бид нар шугам бус байдлын тухай энэ лекцийн хамгийн сүүлийн хэсгээр зургас дурдаад байна. Дараагийн лекцэн дээр илүү дэлгэрүүлээд ярих хэрэгтэй. За бидний агуулга болов үйлдвэрлэжсэн тэгээд хоёрын нэг дэдсэд энгийн регрессийн загварын ерөнхий танилцуулга байгаа. За дараа нь бид ПБК-ны тухай, үнэлгээний тухай ярив. За энэ үнэлгээний шин чанаруудын тухай 2-3 хэсгээс ярив. За 2-4 хэсэг нь болохоор энэ регрессийн загварын функцийн хэлбэр. За тэгээд хэмжлтийн нэгжийн хөлөөр энэ талаар бид зургас дурдаад зогсон. За дараагийн хичээл зөвлөсөн. За эконометрикийн шинжилгээнд бид регресс маш чухал. Тэгэхээр бид хоёр шиг хувьсгчийг авч үзэн Y, X гэх. За тэгээд X нь болохоор Y-д ямар нөлөө үзүүлэх юм бэ гэдгийг нь сонирхож байгаа. За тэгэхээр бид Y-г болохоор бид хамааран хувьсгч X-ийн утгаас хамааран. X-ийг бид тайлбарлах хувьсгч гэж хэлжтэй. Y-ийн үйл хөдлөлийг болохоор X гэдэг хувьсгчаар тайлбарлахыг хүсэж байгаа. За ингээд хоёр хувьсгчтай болохоор хоёр хувьсгчийн регресс гэж зарим хүмүүс ярьдаг. За эсвэл хоёр хувьсгчтай болох учраас энгийн регресс гэж ярьдаг. Тэгэхээр нэг Y гэдэг хувьсгчийг бид маш олон хүчин зүйлсээс хамаардаг гэдэг. Гэхдээ энгийн регрессийг хүрээд одоохондоо бид зөвхөн ганц X гэдэг хувьсгчаар тайлбарлах үзэж байгаа байхгүй. Бид дараагийн сэдвүүдээр энэ регрессийн загвар маань өөрчлөлт юм. Тэгэхээр олон хувьсгчийн регресс юм. За тэгэхээр хоёр хувьсгчийн хоорондын хамаарлыг хамаарлыг зааварчилж байгаа бол тэр хоёр маань ямар функцийн хамааралтай вэ гэдэг бас чухал. Тэгэхээр бид нар одоо энэ хичээлийг хүрээд энэ хоёрын хооронд шугам функцийн хамаарал байна гэж. Мэдээж бол энэ хязгааршуулсан нөхцөл
Тэгээ ихэнх тохиолдолд болохоор тээлийн цагаан задраагаар ямар ч шугам бус функцүүдийг бид хамгийн чухал хэсэг нь болохоор шугам хэсэг гэж байна. Тэгэхээр хоёр хэсгийн дийлэнх хамаарлыг шугам хэсэг нь загварчлаа. Шугам үлдэж байгаа хэсэг нь зарим тохиолдолд тийм чухал биш. За дараа нь болохоор энэ хоёр өсгчүүдийн ингээд хамаарлыг харчлаа. Тэгэхээр X-ийг бид нэр тодорхой хэмжээгээр өсгөхөөр Y-ийг ингээд тодорхой хэмжээгээр бас өөрчлөлт тийм. Тэгэхээр бид нэр энэ хамаарлал маань зөвхөн X-ийн хувьсгал өөрчлөлтөд хамаатай гэдэг яаж мэдэх вэ гэж асууж байна. Тэгэхээр X ч юм болохоор маш олон хувьсгалтай хамт зэрэг ингээд өөрчлөлт хийж байгаа юм бол бидний гадна авсан Y-X-ийн хамаарлал ч юм болохоор зөвхөн X-ийн нөлөө Y-тэй биш. Бас бус хүчин зүйлсийн нөлөөгөөр авч болно гэж байна шүү дээ. Энийг бид байнга анхаарах хэрэгтэй. Ямар тохиолдолд ямар нөхцөл энэ X-ийн нөлөө бид цэврээр ийм зүйлүүдээр цэврээр тооцож болох вэ? Тодорхой нөхцөлд болохоор бид цэврээр харж байна. За бид нар бүр тодорхой болоод загвараа болоод ингээд тавья гэж бодъё. За тэгэхээр Y гэдэг хувьсгч маань болохоор X-ээс хамаарна. Бас U гэдэг хувьсгчаас хамаарна. За энэ загварт болохоор X, U хоёулаа тэг байхад Y гэдэг утга маань болохоор тодорхой хэмжээний тогтмол утга авах нь шүү дээ. За одоо та нар Y-ийг эсэлттэй ерхий шалгалтын оноо гэж бодчих. Эсэлттэй ерхий шалгалтын оноо. За тэгээд X-ийг нь одоо магадгүй та нар хэдийн хэмжээний цаг бэлтгэсэн, зарцуулахад одоо шалгалтандаа бэлтгэж зарцуулсан юм байна. Тэгэхээр та нар эсэлтийн ерхий шалгалтын дээр орох юм бол минимум оноо чинь хийдэг. Ямар ч хичээл давтаагүй байхад зүгээр орлоо гэж миний ойлгож байгаа та нар 200 оноо авдаг. Тэ? Авч бол хамгийн бага онооч бол 200 тэ. За тэгэхээр магадгүй тэр 200 оноо чинь бета нар. За тэгээд та нарын хэр бэлдснээс хамаарат өөрчлөгддөг хэсэг байна. За тэр нь болохоор X-ийг нь одоо шиг хэдэн цаг бэлдсэн тэ. За тэгэхээр хэдэн цаг бэлдсэн энэ болохоор шалгалтын оноод чинь нөлөөдөг хүч нь болохоор бета нэг параметр байна шүү дээ. Цагийн хүч гэнэ. За юу нь болохоор шалгалтын оноод чинь нөлөөлж болдог босод бүх хүчин зүйлсүүд. Тэгэхээр хэдийгээр бид нар энэ дээр юу гэдэг ганцхан даруухан урдаа параметрч байхгүй юм хувьсгч байгаа боловч маш олон хувьсгчийг дотроо агуулсан зүйл авах нь шүү дээ. За бид нар бол энэ хичээлийг өөрөөр хвчлэн Y-ийг хамааран хувьсгч. За X-ийг тайлбарлагч хувьсгч. За юуг нь болохоор алдааны хэсэг. Тэгэхээр яагаад алдааны хэсэг гэж нэрлэж байгаа юм бэ гэхээр бид нар энэ загварыг ингэж үнэлж гаргаж авахдаа жишээ нь бета нэг зүйлийг үнэлж гаргаж авахдаа тоо мэдээлэл ашиг. Тоо мэдээлэл ашиглаа зөвхөн юу болон X-ийн талаарх тоо мэдээлэл ашиг. За тэгэхээр болохоор үлдэж байгаа хэсэг нь болохоор энэ загварчлагдаагүй хэсэг гэж болж байна. Тэгэхээр чинь манай загвар маань болохоор уул нь болоод юугийн нөлөөг оруулах ёстой. За харамсалтай нь болохоор оруулж чадахгүй байна. За тэгэхээр манай загвар бол тийм алдаатай загвар авна шүү дээ. Тэгэхээр алдааны загвар нь болохоор юу гэсэн хэсэг болж таарч байна. За энэ загварыг болохоор хоёр үсгчийн загвар гэсэн. Хэдийгээр энэ бол гурван үсгч байгаа боловч Y, X, U гэдэг гурван үсгч байгаа юм шиг харагдаж байгаа боловч бид нэр энэ загварыг хоёр үсгчийн загвар гэж. Яг тийм хоёр үсгчийн тоо мэдээллийг ашиглаад энэ загварыг үнэлдэг. Ажигтай. За бид нар янз бүрийн жишээ олж байна. За жишээлбэл бид нар энэ Y-ийг нь ургацын хэмжээгээр татчих байна. Ургацын хэмжээ. За дараа нь X-ийг нь болохоор бордоо гэж. Тэгэхээр мэдээж бол бид нар бордоо яагаад хэрэглэдгийн шалтгаан нь болохоор ургацад нөлөөлдөг гэж итгэдэг учраас бордоо хэрэглэж байгаа шүү дээ. За мэдээж бол ургацад бордооноос гадна маш олон хүчин зүйлс үүсэж байна. За жишээ бид нар агаарын температур нөлөөлж болно. Жишээ бид нар тариалангийн утгуудаар сэлэнг дархан гэх утгуудаар чигшлийн хэмжээ. За өөр утгуудаар чигшлийн хэмжээс бол ондоо. Тэгэхээр тэдгээр чигшил бол ашигласан бордооны хэмжээс үл хамааран нөлөөлж байгаа гэсэн юм тийм. За бид нар болохоор өөр одоо маш олон хүчин зүйлсийг бодно. За Y-ийг бид нар болохоор цалин гэдэг аваад үзсэн. Хүний цалин юунаас хамаарна юм бэ? Тэгэхээр бидний нэг
чухал хүчин зүйл болоод бидний итгэгч боловсролын хэмжээс илүү боловсролтой байх гэсэн өндөр цалинтай болтоо. Тэгэхээр энэ чинь одоо бидний хүмүүн капиталын онол гэдэг ёсоор энэ дээр болохоор хүн боловсролтой хөрөнгө зарцуулахын ирээ өндөр цалин олгохтой болтоо. Тэр нь болохоор яагаад хүмүүс боловсролтой болдгийг шалтгаан байдаг шүү дээ. За гэхдээ болохоор цалинд X-с өөр маш олон хүчин зүйлүүд нөлөөлнө. За тэдгээр нь одоо жишээ нь хүний ур чадвар байж болно. Туршлага байж болно. Өөр юу байж болно. За танил тал байж болно тийм ээ. Эцэг эхийн боловсрол, эцэг эхийн хувийн бизнестэй хэсэг тийм ээ. За өөр тэгээд одоо ямар улсад амьдардаг ямар төрлийн ажил мэргэжлийг эрхэлдэг гэх мэтчтэй болов маш олон өсчүүд нөлөөлж байгаа тийм. За бид нар одоо түрүүний ярьсан шалгалтын оноо гэдэг байгаа. X-ийн шалгалтын оноо. За энэ хичээлийн шалгалтын оноо. Энэ хичээлийн шалгалтын оноо юунаас нөлөөлдөг вэ гэхээр би бол хичээл дээрээсээ гэж үзэж байгаа учраас эрс нөлөөлнө гэж хэлнэ. Эрс чинь тэгэхээр лекцэн дээр үрж ирээ, семинар дээр үрж ирээ. Бидний ярьж байгаа зүйлийг сонсох юм бол эцсийн шалгалтын дээр авах оноо ч бол өндөр байна. Ийм нөлөөтэй байх шиг хэлж шүү дээ. За мэдээж бол шалгалтын оноо нөлөөлөлт өөр хүчин зүйлсүүд байна. За жишээ нь ур чадвартай оюутан байж болж байна. Бид нэр болохоор хичээлийн эрдэнэ харьцангуй тааруулж гисэн маш их оюутан бие дааж ажилладаг. Тийм байх юм бол шалгалтын оноо ч өндөр байх боломжтой. За эсвэл багшийн чанар байж бол ямар нэг хичээлийг сайн багшаар заалах бол өндөр оноо, муу багшаар заалах бол сайн ойлгохгүй авах боломжтой. За маш олон жишээ. За энэ загвараа бид үнэлж байгаа. Энэ загвараа үнэлж байгаа. За тэгэхээр бид үнэлнэ гэдэг нь болохоор хоёр Y-ийн X-ийн хоёрын хоорондын хамаарлын хүчийг тогтоох гэж байгаа гэсэн. X-ийг бид багахан хэмжээгээр өөрчлөхөд Y-т ямар хэмжээний өөрчлөлт гарч ирнэ гэдгийг сонирхож байгаа. За тэгэхээр та нар түрүүнийхээ загвараас юу харж болох вэ гэхээр бид нар X-ийг өөрчлөхөд Y-т ямар өөрчлөлт гарах вэ гэдгийг сонирхож штэ. Түүнийг болохоор үндсэндээ бета 1 гэдэг параметр байна болохоор өөрчлөлт нөлөөлөх хэмжээг бол зарчилж байна. За бид нар X-ийг өөрчлөхөд Y-ийг хэрэг өөрчлөгддөггүй байлаа гэж байна. Y-ийг өөрчлөгддөггүй байлаа гэж байна. За тэгэхээр бид нэр хоёр талаас нь одоо өөрчлөлт авчиг. Өөрчлөлт тэгэхээр чинь зүүн гарт болохоор Y-ийн өөрчлөлт, баруун гарт болохоор бета 0-ийн өөрчлөлт гэж юу болов? Тэг болно шүү дээ. Тогтмол тооноос тогтмол тоог хасчих гэсэн үг тийм. За энэ дээр болохоор бета 1-ийг өчгөнд юу болов? X-ийн өөрчлөлт болно шүү дээ. За X өөрчлөгдөх нь Y-ийг дагаж өөрчлөгддөг гэхээр тогтмолоороо байж гэсэн үг байна шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ тогтмол тоотой адилхан өөрчлөлтийг авч байгаа тийм болчих гэсэн үг байна. Тэгэхээр энэ бол маш чухал зүйл. X-ийн нөлөө Y-ийн зүйлс нөлөөг хэмжиж байгаа. X өөрчлөгдөхөд юу өөрчлөгддөггүй байх юм бол бид энэ хоёрын хамаарлыг тогтоож болох юм шүү дээ. Тэгэхээр хэрвээ юугийн өөрчлөлт тийг юм бол бета 1 гэдэг бол X-ийн өөрчлөлт Y-т ямар хэмжээний өөрчлөлт гэж юм хэмжиж байна гэсэн үг байна. За тэгэхээр бид бета 1-ийг босод хүчин зүйлсүүд энэ дотор байгаа босод хүчин зүйлсүүд тогтмол байхад X үзүүлж байгаа нөлөө харуулж байна. Зарим тохиолдолд болохоор их тохиолдолд бета 1-ийн алтын параметр гэж байна. Алтын параметр, slope параметр гэж байна. Бета 0-ийг бид огтлогч гэж байна. Англи дээр болохоор интерсепт. Зарим хүмүүс болохоор энийг тогтмол сул хавцаа гэж нэрлэдэг бас байна. За метафизикийн юмсдээ санаа байна. За энэ регрессийн загварыг бид үнэлэхдээ тодорхой нөхцлүүдийг авч үзье. Тодорхой нөхцөл гэдэг бид тодорхой аргаар үнэлээд тухайн арга маань үнэн зөв аргаа гэдгийг харуулахын тулд тодорхой нөхцлүүд явуулсан. За эхний нөхцөл болохоор энэ нэг алдааны хэсэг гэж байна шүү дээ. Тэ алдааны хэсэг.
За энэ алдааны хэсгийг хүлээж авах нь тэг гэж байна. Энэ юугээ эргээд санах юм бол за тэгэхээр би юугээ одоо эндээс авах юм бол y-гээс хасах бета 0 хасах нь бета 1 x болж таах нь шүү дээ. Тэгэхээр бид нар y гэдэг хөвсгчийг x гэдэг хөвсгчээр тайлбарлах гэж оролдоод үлдсэн хэсэг энэ y-ийн загварчлагдаагүй хэсэг нь болохоор үндсэндээ тэг гэдэг бүлээлттэй байна шүү дээ. гэж байна. За хоёр дахь нөхцөл нь болохоор A2 гэж хэлсэн байна. Энэ болохоор юу гэж байгаа юм бэ гэхээр x-ийн тодорхой утга өгөгдсөн байхад бид нэр энэ алдааны хэсгийн талаар хүлээлт хийж байгаа гэж бодъё. Тэгвэл энэхүү хүлээлт ч болохоор x-тэй нөхцөлдөөгүй хүлээлттэй яг адилхан. Тэгэхээр бид нар юугийн талаар ямар нэгэн прогноз юм уу таамаг хийж байгаа бол x-ийн утга бид нар мэдчих чаг тэр маань бид нар ямар ч тус болдгоо байна шүү дээ. Ямар ч мэдээлэлтэй тулгуурлахгүйгээр юугийн талаар хийж байгаа хүлээлттэй яг адилхан. Тэгэхээр x маань болохоор юугийн талаар үндсэндээ мэдээлэл агуулахгүй байх гэсэн үг байна шүү дээ. X-ийн тухай бид нар мэдээд ахад юугийн талаар бол энэ чинь ямар ч мэдээлэл өгөхгүй. Нөхцөл хүлээлт бол нөхцөл туслах тэнцүү. Тэгэхээр A1-р нөхцлөөс болохоор энэ маань бол бүр тэг гэх. За тэгэхээр одоо бид энэ A2-ыг ашиглаж энэ алдааны хэсгийн нөхцөл хүлээлт тэгтэй тэнцүү гэсэн нөхцөлийг регрессийн загвар дээр ашиглажлаа гэж. Регрессийн. Хоёр талаас нь бид нөхцөл хүлээлт авсан байна шүү дээ. Регрессийн загвар маань. Зүүн гарталт маань болохоор y-ийн нөхцөл хүлээлт, баруун гарталтай нь болохоор тогтмол тооны хүлээлт болоо тогтмол тоо өөрөө. За тэгээд бета 1-ийн хүчин x-ийн нөхцөл хүлээлт авах. Тэгэхээр чинь x чинь болохоор утга нь өгөгдсөн юм чи одоо үндсэндээ тогтмол тоо болох нь шүү дээ. Тэгэхээр өөрөө бол ямар ч хүлээлтгүй тогтмол тоо гараад ирж байна. За u-гийн хэсэг маань болохоор энэ тавьсан нөхцлөөр болохоор тэг гээд алга болчихлоо. За тэгэхээр x-ийн нэг ч өөрчлөлт нь болохоор y-т ямар хэмжээний нөлөө үзүүлж байгаа вэ? Одоо бол энэ загвар маань тайлбарлаж байна гэсэн. За та нар одоо бодоод үзье тийм үү? За эсэлтийн ерөнхий шалгалтын оноо. За эсэлтийн ерөнхий шалгалтын оноо гэж би та нар асуулаа гэж байна. Тэр маань болохоор x болъё гэж байна. Тэгэхээр чинь эсэлтийн ерөнхий шалгалт бол доод утга нь хэд вэ? 200. Дээд утга нь хэд вэ? 800. За тэгэхээр эсэлтийн шалгалтын оноо I-р оюутных гэдгээр самсруу өсгч байж байна. За авч болох доод утга нь 200, дээд авах утга нь 800 те. Тэгэхээр энэ чинь бол самсруу тоо. За би тэгэхээр нэг оюутнаас самсруугаар сонгоё л да. Тэгэхээр чи над болохоор 200-аас 800-ийн тооронд нэг тоо хэлнэ шүү дээ. За тэгэхээр y-ийг нь болохоор би голч оноо гэж. Аны одоо 3 дугаар курсыг энэ англи сурж байгаа оюутнууд чинь голч оноо. За тэгэхээр y-ийнх нь оноо өгөгдсөн байхад хүлээгдэж байгаа голч оноо нь хэдвэ гэдэг асуудлыг бид сонирхож байгаа гэж бодъё л да. Тэ? За тэгэхээр энэ загвараар болохоор y-ийнх нь оноог орлуулад бета 1-ээр хөвчүүлээд бета 0-ыг нэмэх юм бол хүлээгдэж байгаа голч оноо нь гарч ирэх юм шүү дээ. Тэгэхээр голч оноо ч юм болохоор самсруу өвсгч байна шүү дээ. Самсруу өвч. Хэдийгээр бид нэр x-ийн нөхцөлтэй утгатай нөхцөл хүлээлт хийж байгаа ч гэсэн самсруу өвсгч болж байна. Тэгэхээр самсруу өвсгч маань өөрөө хүлээлттэй болж таарч байна. Тэгэхээр би одоо жишээлбэл 650 авсан оюутан мөнчд бол хэд байж таах вэ? Маш олон байгаа шүү дээ. 650 авсан. За 700 яг авсан оюутан бол бас маш олон байна. Тэгэхээр 650 авсан би бүх оюутнуудыг цуглуулж агаад голч оноог нь асуух юм бол бүгдээрээ адилхан нэг оноотой байхгүй шүү дээ. Тэгэхээр тодорхой x-ийн тодорхой нэг утга 650 дээр голч оноо чи өөрөө самсруу өсгч өөрийн гэсэн тархалттай байна. Тэгэхээр мэдээж бол бид нэр x нь өндөр байх тусам 650, 700, 800 байх тусам голч онооны хүлээгдэж байгаа утга чинь ингээд дагаад өсдөг байх гэж бодно. Ягаад гэх юм бол голч дээшээр бид нэр оюутны чадварыг хэмжиж байгаа харахгүй. Орж ирээд ч гэсэн өндөр амжилтаас сордог гэж боддог. За энэ хоёр нөхцөлийн тухай ярьлаа.
Энэ хоёр нөхцөл маань ерөнхийдөө хэр хатуу нөхцөл вэ гэдэг асуулт маш чухал байна шүү дээ. Бид ямар ч нөхцөл тавьж болно. Гол нь болохоор тэр нөхцлүүд маань болохоор биелж болох өмнөштэй нөхцөл байх юм бол болно. За А1 нөхцөл бол тийм ч хүчтэй нөхцөл бол биш. Тэгэхээр хэрвээ бид нэр одоо энэ цагаа аваад үзэх юм бол энэ алдааны хэсэг маань голч нь болохоор μ гэдэг тгээс шалгаантай тоо байлаа гэж байна. Тэгэхээр тгээс шалгаантай голчтой байлаа гэж байна. Тэгэхээр тэр бид нэр тэр μ-гийн хасаад энэ сонсгоо үүсчихээсаа энэ бета 0 гэдэг тогтмол дээр нэмжиж болж байгаа байхгүй юу? Тэ? За тэгэхээр хэрвээ бид нэр регрессийн загвартай огтлогч гэдэг зүйл оруулсан байгаа тохиолдолд энэ юу гэдэг хувьсгчийн хүлээгдэж байгаа утга нь тэгтээ тэнцүү гэж нөхцөл тавьж гинэ гэдэг бол тэр тийм хатуу нөхцөл бол биш байна шүү дээ. Бид нэр хизээч тгээс ялгаатай болчийг энэ бета 0 дээр авчиад нэмжиж байна. Тогтмол тоо юм шиг. Тогтмол тоогоо нэмжиж байгаа юм шиг тийм. Энэ бол нэг том нөхцөл бол биш. За харин А2 бол бидний хамгийн чухал нөхцөл. За та нар бодоод үзэхгүй юу? За бид нар ийм цалингийнхаа жишээг авъя. За Y маань цалин. X нь болохоор боловсролын хэмжээ. За тэгээд боловсролын хэмжээнээс гадна цалин нөлөөлдөг нэг хувьсгч байгаа. Ганцхан хувьсгч байгаа гэдэг үгс. Хэлбэрчлэг үгс. Юу гэдэг те. Энэ маань болохоор зөвхөн ур чадвар. Тэгэхээр цалин гэдэг бол боловсролоос хамааран ур чадвараас хамааран гэж үзэж байна. Тэгэхээр бидний тавьж байгаа нөхцөл маань болохоор боловсролын хэмжээ өгөгдсөн байхад энэ хүлээгдэж байгаа чадрын утга чинь болохоор бүгдээр адилхан болж байгаа юм шүү дээ. X-ийн ямар ч утга нь чадрын хэмжээ бол хүлээгдэж байгаа утга нь яг адилхан. За тэгэхээр 8 жилийн боловсролтой хүний хүлээгдэж байгаа чадвар гэдэг нь болохоор 16 жилийн боловсролтой хүний хүлээгдэж байгаа чадвартай бас адилхан. За тэр нь болохоор бүх X-ийн хувьсгч X-ийн утганд адилхан учраас дурын X-ийн хувьд адилхан учраас чинь нөхцөл бус хүлээлттэй адилхан болж таарж байгаа байхгүй. Дурын X-ийн хувьд үний юм чинь тэр X-ийн ямар ч хэрэггүй болж таарж шít. Тэ? За гэхдээ энэ чинь үнэмшилтэй нөхцөл мөн үү? За тэгэхээр зарим хүмүүс болохоор ингээд боловсрол нэмэгдхийн хэрэг хүмүүсийн ур чадвар нэмэгддэг байж болно гэж. Тэгэх юм бол энэ нөхцөл хангалттай байж байгаа юм шүү дээ. За одоо жишээлбэл ингэж болох уу те. За бид нар болохоор би ур чадвар өндөртэй байх тусмаа би илүү өндөр боловсролтой болдог гэж үзэж байна. Яагаад гэх юм бол би шалгалтын дээр ур чадвар өндөртэй учраас ability гэж яриад байгаа тийм. Тэгэхээр би тэр ур чадвар өндөртэй учраас би шалгалтын дээрээ сайн оноо аваад идэг. Тэгэхээр чинь би бага боловсролын шалгалтыг давчиж байна, дунд боловсролын шалгалтыг давчиж байна, 8-10 жилийнхаа шалгалтыг бас давчиж байна. Их сургуулийнхаа эслийн шалгалтыг давчиж байна. Тэгэхээр чинь би өндөр ур чадвартай учраас миний боловсролын түвшин өндөр байж болж штэ. Тийм байгаа юм штэ. Тэ? За тэгэхээр чинь эсэргээрээ тэгвэл эн чинь бас үнэн болж штэ. Ягаад гэх юм бол би өндөр боловсролтой байна гэдэг чинь би харьцангуй ур чадвартай байжгаад шалгалтуудаа даваад за тэгээд үндсэндээ болохоор ийм хэмжээний боловсролтой болсон гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ маань болохоор ур чадвар нөлөөлдөг юм шиг болж харагдаж штэ. Тэ? Тэгэхээр ийм нөхцөл гаргаад ирэх юм бол бидний А2 нөхцөл харагдахгүй байна гэж. Тэгэхээр та нар ямар нэгэн регресс бодохдоо X-ийн хүлээгдэж байгаа тодорхой утга, X-ийн өгөгдсөн утга, юу хүлээгдэж байгаа утга нөхцөл бус хүлээлттэй адилхан уу дандаа болж байна. Энэ тийм нөхцөл чинь зөв байх юм бол болж байна. За өөр нэг зүйл болохоор энэ шалгалтын оноо гэдэг аваад үзье тийм. Шалгалтын оноо X нь болохоор эрт, Y нь болохоор шалгалтын оноо тийм. За тэгэхээр бидгээр болохоор юу гэж ярьж байна гэдэг энэ шалгалтын оноонд чадвар гэдэг нэг зүйл нөлөөлдөг юм байна тийм. Тэгэхээр
чадрын хүлээгдэж байгаа утга нь чадрын одоо дундаж утга нь энэ хэдийн хэмжээний легцэнд сууснаас огт хамаардаг гэж бодчих. Тэгхийн бол А2 нөхцөл хангагдчих. Харин лекцэн суухын хэрээр одоо жишээ 16 лекц чинь бидний бүтэн лекц үстэй тийм. Тэгэхээр хагас лекцэн суусан бүтэн лекц сууснаас болоод ондоо байх юм бол бидний А2 нөхцөл хангагдахгүй болсон. Тэгэхээр одоо жишээ энэ жишээ дээр 19 онд бүртгэгдсэн байна. 18, 13 удаа ирсэн байна. Тэгэхээр дундчаар тийм өндөр чадвартай оюутнууд юу нь өндөр байгаа оюутнууд лекцэнд ирдэггүй байх гэж. Тэр үнэн үү? Миний лекцэнд суусан савгаагүй би бол болчихно гэсэн оюутнууд байна шүү дээ. Тэгэхээр тэр нөхцөл үнэхээр үнэн болов бидний цаг үнэн болж таарч удлаа болов нөлөөлөг байж таарч штэ. Энэ бол энэ цаг удлаа болсон. За регрессийн загварыг одоо бид нэг графикаар бүрсгий тийм. Графикаар бүрсгий. За тэгэхээр хилтэй тэнхэлтэй за би тэр нэг ОСТ-ийнхаа тухай жишээ гэж. Хилтэй тэнхэлтэй нь болохоор Еши оноо. Босоо тэнхэлтэй нь болохоор Игэр гэж болчихоо. Тэгэхээр би болохоор энэ хоёрын хооронд хамаарлаа. За тэр хамаарлал нь болохоор шугам регрессийн загвараар загварчлагдаа гэж үзчихсэн. За тэгэхээр би болохоор үндсэндээ энэ хоёрын хооронд ингээд шулуун зурсан байна гэдэг бол эерэг хамаарлалтай гэсэн тийм хүлээлттэй байх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр X нэг нь болохоор Ешийн муу оноо, X хоёр нь болохоор дундаж оноо, X3 нь болохоор өндөр оноотой гэж үзчихсэн. За тэгэхээр дундаж бага оноотой оюутнуудын хувьд болохоор бүгдээрээ адилхан нэг хэвлэл сутгацсан юм шиг адилхан гоч оноотой байхгүй шүү дээ. Тэгэхээр нэгний чинь авч онох болох оноо нь болохоор өөр юм гэсэн тархалтай. Одоо жишээ нь энэ дээр магадгүй хамгийн доод 2 магадгүй 2-оос одоо 3.8 ихчлэн болохоор одоо энэ цэгцэдтэй болж байгаа хэлж байгаа ийм үйл юм. За дараа нь болохоор дундаж оюут Еш оноотой байсан оюутнуудын хувьд болохоор миний таамаглалаар болохоор яасан болохоор арай өндөр хүлээгдэж байгаа утгатай. За гэхдээ болохоор өөрийн гэсэн тархалтай самсргүй өсөж явах нь шүү дээ. За тэгэхээр бид Y-ийн X энэ утга өгч байгаа өгсөн Y-ийн утга нь өөрийн гэсэн самсргүй өсөжтэй. Энэ хүлээгдэж байгаа утга нь буюу одоо болч утга нь болохоор энэ тэгшлэлээр өгсөн байна. Тэгэхээр энэ чинь шугам функцийн тэгшлэл байна шүү дээ. Энэ хар зураас бол энэ тэгшлэл юм байна. За хүлээлт аваагүй байгаа зүйлүүд нь болохоор манай энэ халтууд болж байгаа. За яагаад бид нар бета ноодыг огтлогч гэж нэрлэдэг вэ гэхээр X-ийн тэг гэдэг утга нь энэ чинь Y-ийн тэнхлийг огтлж байгаа цэг байгаа юм шүү дээ. Тэгэхээр бета ноодыг бид яагаад огтлогч вэ гэдгийг нэрлэх шалтгаан тийм. За бета 1 гэдэг нь болохоор энэ шулууны наалт аа. Тэгэхээр бета 1-ийг наалтын коэффициент гэж нэрлэдэг. За тэгэхээр Y гэдэг зүйл маань болохоор хоёр хэсгээс бүрдэж байна. Хоёр хэсгээс. Нэг нь болохоор системтэй хэсэг. Системтэй хэсэг нь болохоор бидний шулуун дээр байгаа хэсэг. Энэ ерөнхий чиг хандлагыг нэг загварчилж байгаа хэсэг. Дараа нь болохоор энэ алдааны хэсэг, системгүй хэсэг загварчлагдахгүй байгаа хэсэг. За тэгэхээр бидний бодит оюутны тооч юм болохоор ингээд хахан гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ дээр байгаа цэнхэр болов жинхэнэ байгаа утгуудын хоорондын ялгааг загварчлагдаагүй систем үүсгэж байна. Ойлгомжтой. Ойлгомжгүй юм байна бол асуугаа. За энэ болохоор их олонлогийн регрессив функц гэж байна. Их олонлог дээр миний итгэл үнэмшил болохоор ийм хамаарлаа. За тэгэхээр Еши оноо нь одоо юу гэдэг маш муу оноо хамгийн бага оноо авч оюутнууд нөөц ороод ирлээ гэхэд бид тодорхой хэмжээний ийм
онооноос эхэлнэ. За тэгээд үндсэндээ болохоор ST оноо өндөр байх тусам ерөнхийдөө бол ерөнхий хандлага бол өндөр болж оноотой байна. За гэхдээ болохоор одоо муу оноотой байсан оюутан одоо энд байлаа гэж бодъё та тийм. Энэ оюутан болохоор муу оюутан авсан муу яш оноотой оюутан учраас хайцангуй өндөр болж байгаануудаа байх нь шүү дээ. Болж байгаа ч нэг юм чинь. Зарим оюутнууд болохоор маш сайн өндөр оноотой орж ирсэн. За гэхдээ мөртлөө яг ийм адилхан төвчнийг оноос авч болох нь шүү дээ. Тэгэхээр X бол яг энэ бүтэн детерминист биш байж таа. Нөлөө нь бол самсгүй. За бид нэр сайн ингээд экологийнхаа үндсэндээ бол санааг нь ярьж байна. Экологи дээр ийм хоёр параметртай байна. За тэгэхээр энэ параметруудыг яаж олох вэ гэж байна. Тэгэхээр экологийн параметр гэдэг бид нэр тэр параметруудыг хизээч мэдэхгүй. Хизээч мэдэхгүй. Ямар юм байгаа юм бэ? Эдгээр болохоор энэ параметрыг үнэлж болох. Тэгэхээр яаж үнэлэх вэ? За тэгэхээр би бол экологиос түүх самсгүйгээр түүх. Тэгэхээр би оюутнуудаас самсгүйгээр түүлгэнэ шээ. Самсггүй түүх гэдэг нь болохоор би та нарын оноог асуухгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яагаад гэх юм бол та нар мөрсийн эдийн засгийн хөтөлбөртэй оюутнууд ч юм бол харьцангуй өндөр оноотой оюутнуудаас их сонгосон оюутнууд байгаа. Тэгэхээр бол самсгүй бол түүх бол биш. Тэгэхээр би болохоор самсгүйгээр I-гаар оюутны яши оноо. За тухайн оюутны одоогоор холбогдуулж байгаа голч оноог асуунаа гэсэн. За түүнийгээ би оюутнаас асуулаа гэж байна. За тэгэхээр тэр мэдээлэл маань болохоор их олон зам дээрээ болохоор энэ параметруудыг ашиглаж хоорондоо холбоо. Тэгэхээр I-гаар оюутны голч оноо бол тухайн оюутны ST-ийн шалтгаан оноо их олон параметр. За UI нь болохоор X-ээр тайлбарлахдаггүй байгаа. ST-ийн шалтгаан тайлбарлахдаггүй байгаа. За тэр голч онооны хэсэг болж таарч штэ. Тэ. За тэрийг нь алдааны хэсэг. Тэгээ самсггүй түүх гэдэг. Оюутан болохоор 200-аас 800 онооны утга авч одох тийм хөлсөгчд байна штэ. Тэгэхээр би шиг оюутныг суулж авнаа гэсэн. За одоо бид нар энэ үнэлгээний аргуудын тухай түрүүний хичээлээр бид нар юу ярьсан бэ гэхээр үнэлгээний 3 арга байлаа, үндсэн 3 арга байлаа гэж хэлсэн байна. За нэгдүгээр нь болохоор ямар арга байлаа? Моментийн арга гэж байсан тийм. Моментийн арга гэж байсан. Хамгийн бага квадратын арга гэж байсан. Гуравдугаар нь болохоор хамгийн үнийн хөв буюу maximum likelihood estimate гэж байсан тийм. За тэгэхээр одоо бодвол энэ энгийн жишээг ашиглаад моментийн арга хамгийн бага квадратын арга хоёрыг яаж холбогдох юм бэ гэх юм. За момент гэдгийг та нар санаж байгаа бол самсггүй өвсөж болохоор момент гэсэн үг юм. Тэгэхээр нэгдүгээр момент нь болохоор хүлээгдэж болдог. Хоёрдугаар момент нь болохоор вариац, ковариац. Гуравдугаар момент нь болохоор skew гэх хазаал. За дөрөвдүгээр момент нь болохоор kurtosis гэх сүүлийн хэмжээ зарчдаг гэж хэлжсэн шүү дээ. Тэрийг санаж байгаа. Тэгэхээр одоо бид нэр хоёр моментыг ашиглав. Момент. Тэгэхээр нэг дээр бид нэр ямар нөхцөл тавьсан юм бэ гэхээр моментийн нөхцөл тавьж штэ. Хүлээгдэж байгаа утга нь тэг гэсэн нөхцөл тавьж юм. Тэгэхээр нэгдүгээр моменттэй холбоотой нөхцөл тавьж гэсэн. За хоёрдугаар нөхцлөөс болохоор ингэж тавьж байна. Хоёрдугаар нөхцлөөс болохоор X-ийн утга өгөгдсөн байгаад U-гийн талаар мэдээлэл хүлээгдэж байгаа мэдээлэлд ямар ч нөлөө үзүүлэхгүй байх гэсэн. Энэ хоёр ч үндсэндээ хамааралгүй байж таарж штэ. Хамааралгүй тийм. Тэгэхээр бид нар энийг чинь болохоор корреляц нь болохоор үндсэндээ алга байна. Тэгэхээр одоо энэ чинь юу гэсэн үг вэ гэхээр X нь одоо голч утгаасаа өндөр ингээд утга авлаа гэхэд Y нь адилхан голч утгаасаа өндөр утга аваад за эсвэл бол яг эсэргээр X нь голч утгаасаа өндөр авахд Y нь яг сөргөөрөө ингээд голч утгаасаа доогуур авах. Ингээд хоорондоо хэлбэлцдэг байсан бол ийм болж таарахгүй шүү дээ. Бид нэр X-ийн мэдээллийг
ашиглаж байгаа. X өсөж явах юм бол тэгвэл юу өснө гэж шууд хэлчих байна тийм. Тэгээ хоорондоо ингээд хамтдаа хөдөлдөг байсан бол. Харин яг ингээд эсэргээрээ хөдөлдөг байсан бол X-ийн мэдээлэл нь X нь одоо 30-аас бага утга авсан байх юм бол бид нэр шууд юу ч тэгвэл одоо 30-аас өндөр утга авнаа гэж шууд хэлж болж шээ. Тэгэхээр тэр хоёрын хооронд зүү тогтол байна гэсэн үг таарч тийм. За энэ тавьсан нөхцлөөр болохоор X-ийн тухай ямар нэгэн мэдээлэлтэй байлаа гэж Y-ийн тухай ямар ч нэмэлт мэдээлэл гаргаж авч чадахгүй гэж шээ. Тэ? Тэгэхээр энэ хоёр хоорондоо covariance гэсэн үг байна. Тэгэхээр бидний А2 дугаар нөхцөл бол X, Y болохоор хоёулаа хамтдаа хөдөлтөө гэсэн юм байна. Хамтдаа эргээд эсвэл хамтдаа сөргөөр гэсэн ямар ч тийм зөв төгөл байхгүй гэж байна. Ойлгомжтой. За тэгээд бүр тэр нь болохоор тэг гэж байна. Тэгэхээр бид нар одоо энэ U-га нөгөө регрессийн загвараас олчих. Регрессийн загвараас. Тэгэхээр тэр чинь болохоор Y-гээс хасгаар тэгшгэлийнхаа баруун галт байсан зүйлүүдийг хасж байна тийм. Y-гийн баруун галт чинь болохоор бета байсан. Бетаны үржих нь X байсан шүү дээ. За тэгэхээр одоо манай U чинь болохоор тэг болчтой гэж байгаа юм чи энэ маань болохоор тэг болчтой гэж болсон. За хоёрдугаар нөхцөл маань болохоор X-ийг үржих нь юу болж таарч байна тийм. За тэгэхээр X-ийг үржих нь манай нэг алдааны хэсэг болж таарч байна. За тэгэхээр биднээс болохоор хоёр моментийн нөхцөл гарна. Өөрөөр хоёр тэгштгэл гараад байна. Хоёр тэгштэй. Биднээс болохоор хэдэн үйл мэдээлэгч байгаа вэ? Хоёр үйл мэдээлэгч байгаа. Тэгэхээр зарчмын хувьд болохоор хоёр тэгшгэлтэй, хоёр үйл мэдээлэгчтэй юм чинь бид нар шийдлийг нь олж олно шүү дээ. Тэ? За гэхдээ энэ дээр болохоор хүлээлт байна. Хүлээлт гэдэг бол их олонлогийн тухай ойлголт. За тэгэхээр бид нар энийг болохоор их олонлогийн голч гэдэг μ гэж зүйлийг бид нар юугаар үнэлж байгаа? Дунджаар нь үлж ирсэн мэт. Тэгэхээр бид нар өмнө семинар дээр өмнө хичээлээр болохоор дундаж болохоор их олонлогийн тэр голчийн ажилтгүй үнэлэгч гэж харсан шүү дээ. Тэ? За тэгэхээр одоо болохоор энэ хаалтан дотор байгаа зүйлийг хүлээгдэж байгаа утга гэдэг болохоор голчин хэсэг байна шүү дээ. Тэгэхээр тэр голчин болохоор одоо түүрээсээ яаж гарч ирэх вэ? Тэгэхээр одоо бол дунджийг ашиглагч. Хоёрдугаар нь болохоор одоо энэ том дөрвөлжийн хаалтанд байгаа зүйлийг нэг хувьсгч гэж бодож байна. Тэгэхээр тэр хувьсгчийг хүлээгдэж байгаа утгын талаар нөхцөл тавьж байна. Тэгэхээр бид нар тэр хүлээгдэж байгаа утгыг одоо дунджаар нь орлуулаад шийдэл олно шүү дээ. Тэ? Түүрээс. Энэ их хаалт. Тэгэхээр түүрийн юу болохоор түүхийн хуулбар нь болохоор энэ байна. Тэгэхээр бид нэр дундаж хэдийн ширхэг үзэгдэл байгаа юм. Түүхтэй те хэдийн ширхэг оюутны мэдээллийг авсан юм байна. Тэгэхээр А-ийн оюутан маань болохоор А-р оюутны оноо бид нар болохоор үнэлж гаргаж ирэх бета-ногийн малгай гэсэн. Тэгэхээр энэ бол их олонлогийн параметраас нь ялгахын тулд энэ малгай хийчихсэн байгаа байхгүй. Тэгэхээр бид нар их олонлогийн параметр бета-ногийг хизээч мэдэхгүй гэсэн шүү дээ. Харин бид нар түүрээсээ болов үнэлж гаргаж байна. Одоо юу гэж түүнийг ялгахын тулд дээр малгай тавьчихсан байгаа юм байна. Эндээс үнэ. За тэгээд энэ хүлээж байгаа түүрийн хөлбөр бол тэгтэй тэнцүү. Тэгтэй тэнцүү. Дараа нь болохоор X-ийг үржих нь манай нөгөө UI чинь унд чинь болохоор тэгтэй тэнцүү. Энэ хоёр үгс гараад ирлээ шүү дээ. Тэ? За. За одоо та нар энийг задлаа бичиж байна. За одоо бид нар нийлбэрийгээ болохоор энэ нэмэгдэхүүн тус бүрд нь ингээд хэрэгжтэй гэж үгүй тэ. Тэгэхээр Y-ийн хооронд нь нэмээд N хувааж. Тэгэхээр юу гарч ирэх вэ? Y-ийн дундч гарч ирнэ тэ. За дараах нь болохоор юу гарч ирэх вэ? Бета 0 малгай гарч ирнэ шүү дээ. Тэ. N удаа хооронд нь нэмээд N хуваацсан байна шүү дээ. Тэ. Дараа нь эндээс юу гарч ирэх вэ? Бета-ны малгайг үржих нь X-ийн дундаж болж таарч шүү дээ. Тэнцүү тийм. тэрийгээ бид нэ
X-ийн дундч гэдэг бол бета 0 малгай бета 1 малгай үрчиг X-ийн дундч ойлгомжтой тийм. За одоо бид эндээс бета 0 малгайг нь олчих. Бета 0 малгай. Тэгэхээр Y-ийн дунджаас асах нь бета 1 малгай X-ийн дундч болно шүү дээ. За түүнийгээ бид нэр 2 дугаар нөхцөл рүү оруулж 2 дугаар нөхцөл рүү. Тэгэхээр одоо бид нар энэний оронд бета 0 малгайгийн оронд саяныхаа зүйлийг оруулах гэсэн үг байна шүү дээ. За тэгэхээр чинь юу болох вэ гэхээр Y-ийн дундч орж ирнэ. X-ийн дундч орж ирнэ. За тэгээд бета малгай гэсэн зүйл орж ирнэ шүү дээ. Тэ? За тэгэхээр одоо эндээ Y, X, аюуд ч юм уу тоонууд эндээ төөрж авсан тоонууд. Үл мэдгчийн тоо одоо хэд болж таарч. Ганцхан бета 1 малгай үлдэн шүү дээ. Бета 0 малгайч наалга болчихсон юм тийм. За тэгээд энэ хувиргаа биччихье. Тэгээд бета 0 малгайгаа болоод за тэгээд 2 дугаар момент руу оруулчихъя гэсэн. За тэгээд хувиргаа биччих юм бол бета 1 малгайч юу болох вэ гэхээр X-ийн дундч юу? Y-ийн дундч. За хуваахан X-ийн вариац болж таарч шүү дээ. Төвөрийн вариацтай. За гэхдээ яг төвөрийн вариац бол биш байна. Юу энд алга байна. За жишээ нэг X-ийн төвөрийн вариац гэж тайлбарлах. Тэгэхээр N-ээс хасах нь 1 энэ хуваарьт нь алга байна шүү дээ. N-ээс хасах нь 1 байх юм бол бид нэр энэ доотлын хэсгийг X-ийн төвөрийн вариац гэж хэлдэг. Тийм. За дээр нь болохоор энэ юу шиг харагдаж байна. Төвөрийн ковариацтай адилхан байна шүү дээ. Тийм ковариац. Гэхдээ адилхан бас N-ээс хасах нь 1 гэдэг зүйл хуваарьт нь алга байна. Тэгэхээр N-ээс хасах нь 1 дээр нь байсан зүйл доотлол байсан N-ээс хасах нь 1-тэй хураагдсан байна гэсэн. Тэгэхээр бид нэр бета 1 гэдэг энэ налдын параметрыг яаж олдог вэ гэхээр Y-X гэдэг хоёр үсгэж байгаа ковариацыг төврөөс нь олчоод тэгээд хуваах нь X-тэй X-ийн чинь төврийн вариацыг нь олоод хуваачдаг байх юм шүү дээ. Ойлгомжтой тийм. Тэгэхээр бета 0 малгайг яаж олох вэ? Y-ийн дунджаас хасах нь энэ олсон зүйлийг үржих нь X-ийн дундж авах нь шүү дээ. Тэгээд олж. За бидний сая гаргаж авсан энэ хоёр үлгэрчийг бета 0, бета 1-ийн үлгэрчийг бидний бас хамгийн бага квадратын үлгэрч. Яагаад тэгэхээр хамгийн бага квадрат ягаас гарч ирж байгаа нөхцөлтөөр саяны хоёр моментийн нөхцөл маань яг адилхан байна. Тэрийг нь авах. Тэрийг нь авах. Моментийн нөхцөл ойлгомжтой юу? Ойлгомжтой тийм. За одоо бид нар ингэ тааруулсан утгын тухай. Тэгэхээр бид нар Y оюутны I дугаар оюутны голч оноо байж байгаа. За бид нар загвараасаа болохоор бета 0 малгай, бета 1 малгай гэж гаргаж авч байгаа. Тэр оюутанд таргалзах Y-шиг оноог нь асуугаад бета 1 малгайгаар үржүүлээд бета 0 малгайг нэмчихээ чинь манай загвараас тааруулсан утга гарч ирж штэ. Тэр оюутны голч оноо ийм байх ёстой тийм. Түүнийгээ бид нар энэ Y малгай гэж авч. Тэгэхээр энэ манай загварын тааруулсан утга маань ингэж гарч ирэх юм шүү дээ. За мэдээж бол энэ тааруулсан утга маань болохоор оюутны жинхэнэ энэ малгайгүй I-тай бол заавал тэнцүү байх албагүй. За гэхдээ болохоор одоо энийг ингэж харах. За энэ зүйлээс хоёр талаас нь дунджийг олж. Дунджийг. За тэгэхээр зөв марталт нь болохоор Y I малгай таануудын дундж гарч ирнэ тийм үү? Энэ I-ын алга болоод дундаж гарч ирнэ тийм. За энэ талд юу гарч ирэх вэ? N удаа энэ бета 0 малгайг нэмээд N тугаан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөрөө гарч ирнэ. Бета 0 малгай гарч ирнэ. Энд болохоор юу гарч ирэх вэ? Бета 1 малгайг үржих X-ийн дундж болж таарч шүү дээ. За тэгэхээр Y I малгайтагийн дундч чинь болохоор юутай тэнцвэр? Энүүнтэй адилхан болж таарч байгаа юм тийм. Тэгэхээр бидний тааруулсан утгын дундч чинь болохоор манай тооны төвөр тооны дундчтай тэнцвэр байгаа юм шүү дээ.
Ойлгомжтой тийм. Хоёр баруун галт нь хоёроо тэнцүү чинь биеэртэй тэнцүү болж харагдсан. Малгайнуудын малгайтай ээгэргүүдийн дундч болохоор ээгэрийн дундч. За тэгэхээр сая бид нэг ингээд x-үүд нь янз бүрийн байж болно. Энэ график дээр x-ийн дундчийг авчиж гэж байна. За ямар нэгэн за одоохондоо дундч юм. Тэгэхээр ээгэргийн дундч гэдэг зүйлийг бид нар олохоор тэр маань болохоор тааруулсан утгахтай адилхан байна гэж байна. Тэгэхээр бид нар x-ийн дундчийг олоод ээгэргийн дундчийг авах юм бол тэр маань бидний шулуун дээр болохоор оршино гэж. За бид нар болохоор одоо ингээд регрессийн шугам гэдэг зүйлийг хадгая. X дээр нь болохоор манай Y он. Y дээр манай гоч он, манай түүрээс өссөн мэдээлэл дээр тулгуурсан тийм. Тэгэхээр манай нэгдүгээр оюутны болохоор гоч оноо болохоор ийм байсан. Ийм Y оноо гоч оноо нэг. За гэх мэтчлээ энэ цэг болгон болохоор манай оюутны он. Миний асуусан оюутны тийм. За тэгээд би болохоор Y-ийг X-ээс хамааруулсан шугамын пункт бичиж байгаа. Тэгээд энэ маань болохоор шугам байна. За энэ болохоор бета 0 малгай маань болохоор энэ огтлогч. За энэ шар шулууны налт нь болохоор бета 1 малгай болно шүү дээ. Тийм. За Y-ийн малгай гэдэг бол тааруулсан утга гэж ярьж байна. X-ийн I бид бета 1 малгайгаар өөрчүүлээд налтын коэффициентээр өөрчүүлээд бета 0 малгайг нэмж байгаа шүү дээ. Тэгээд чинь шулуун дээр орчих цэг болж таарч байна тийм. За гэх мэтчлээ энэ тааруулсан утгууд маань болохоор бүгдээрээ энэ шулуун дээр байж байгаа гэсэн. За тэгэхээр жинхэнэ бодис утга энэ тааруулсан утга хоёрын хооронд ингээд зөрүү гараад ирж штэ. Тэ? Үүнийг бид нэр үлдэгдэл гэж нэр. Үлдэгдэл. За тэгэхээр энэ дээр болохоор манай заагвар утгуу тааруулж яагаад гэм бол хоёр тоо маань юм байж байгаа. Гэсэн чинь бид нар болохоор энэ оюутны яг оноо болохоор хамаагүй доор байна шүү дээ. Болчоор хамаагүй доор гарч утгууд хараач. Зарим оюутны хувьд одоо шил энэ оюутны хувьд болохоор бид нэр ийм өндөр оноотой авах ёстой гэж тааруулаад загвараас маань. Гэсэн чинь яг бодит амьдрал дээр болохоор ингэж гаргасан байна шүү дээ. Тэгэхээр бид бол хэтрүүлж тааруулсан болж таарч байна. Зарим үлдэгдлүүд маань болохоор эерэг, зарим үлдэгдлүүд маань болохоор сөрөг утгатай авах юм шүү дээ. За бидний зорилго бол тэгэхээр үндсэндээ энэ үлдэгдлүүдийг хамгийн бага байлгаар ийм шулуун үндсэндээ татна гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр тийм татсан шулуун энэ маань огтлогч нь юу байх вэ? Наалтын коэффициент нь юу байх вэ? Одоо бид ямар нэгэн зүйлийг хамгийн бага байлгаар ийм регрессийн шулууныг олж ий гэсэн үг тийм үү? Хамгийн бага байлгаа. Үлдэгдлүүдээ хамгийн бага байлгаа. За үлдэгдлүүдээ хамгийн бага байлгаа гэхээр ямар шаардлага? Одоо шилдэг бүр албан ёсоор тавьчих юм. Үлдэгдэл гэдэг бол манай бодит утгаас тааруулсан утга. Тэгэхээр бид нар ямар нэгэн бета 0 малгай, бета 1 малгай гэдэг хоёр коэффициентийг ашиглаад энэ үлдэгдлийг аль болох бага байлгахаар тэр хоёр параметрыг сонгож байгаа тийм. За тэгэхээр бид нар үлдэгдлүүдийг нэмчихээр чинь энэ чинь зарим эерэг үлдэгдлүүд чинь сөрөг үлдэгдлүүдтэйг бол ингээд устж штэ тийм. За тэгэхээр бид нар үлдэгдлийг хамгийн бага байлгахаар квадрат зэрэг бишүүлээ. Тэр чинь сөрөг алдаа чинь болохоор эерэг алдаа болно. Эерэг алдаа чинь бас эерэг алдаа болно шүү дээ. Тэдгээрийн нийлбэр квадрат зэрэг бишүүлээ. Тэдгээрийн нийлбэр хамгийн бага байхаар бета 0 бета 1 болох хэрэгтэй байхгүй. Ойлгомжтой тийм. Хамгийн бага квадратын тоо барьж хэлж штэ. Хамгийн бага квадрат. За тэгэхээр хамгийн бага квадратын аалын санаа нь алдаануудын үнэлгээт үлдэгдлүүдийн квадратуудыг нэмээд тэр нийлбэрийг хамгийн бага байлгаад бета 0 бета 1. За тэгэхээр албан ёсоор болохоор манай үлдэгдлүүд маань ингэж тавина шүү дээ. Квадрат зэрэг төвшүүлээ. Түүрийнхаа турш болохоор ингэж нэмэгдээд түүнийг бид нар болохоор минимум чих нь авна шүү дээ. Хамгийн бага бол. Энэ функц маань болохоор бета 0 бета 1
хоёр параметраас хамаарна. За тэгэхээр бид нэр y-га x айн чинь тодорхой тоонууд байгаа шүү дээ. Тэ? За тэгээд бета нол бета параметр. Тэгээд энэ хоёроо минимум чинь. За функцаас яаж минимум нь олдё? Функцийн утгыг минимумчлахаар бид нэр бета нол бетаг яаж олох вэ? Уламжлал тийм ээ. Тэгэхээр бид нэгдүгээр ирмийн өслийг харна шүү дээ. Тийм нэгдүгээр ирмийн өс. Тэгэхээр уламжлалыг нь тэгтээ хийсэн. Бид хэдэн уламжлал авах вэ? Хоёр уламжлал авах. Нэг нь болохоор бета 0-оор уламжлал авах. Тэгтээ тэнцвэрнэ. За бета 1-ээр уламжлал авах. Тэгтээ тэнцвэр. За одоо та нар ингэж эндээс бета 0-оор уламжлал авах. Бета 0-оор уламжлал. Тэгэхээр энэ чинь болохоор n удаа нэмэгдчихэе гэсэн үг байна шүү дээ. Тэр нэмэгдэхүүн болгоно бета 0 чинь тогтмол байх гэсэн үг. Тэгэхээр чинь тэр нэмэгдэхүүн тус бүрээс нь бета 0-оор уламжлал авах гэсэн үг шүү дээ. Тийм үстэй тийм. За тэгэхээр энэ чинь бол нийлмэл функц байна. Тийм үү? Эхлээд одоо бид нэр гаднаас нь уламжлал авах тийм. Тэгэхээр чинь квадрат зэрэг чи яадаг вүлээ? Доошоо бууж ирдэг. За тэгээд функц маань өөр. Дараа нь дотроос нь уламжлал авдаг тийм үү? Дотроос нь уламжлал авахад хэд вэ? Хасах нэг байна шүү дээ. Түүнийгээ бид нэр тэгтээ хэлсэн. Тэгэхээр за энэ функцаасаа бета 0-ыг уламжлал авч байна. За тэгэхээр хоёр хасах тийм. Тэгээд эндээс нь тэгтээ зүгээр. Тэр ирмийг өсгөх тавьж байна. За дараа нь болохоор бета 1-ээр нь уламжлал авч байна. За бета 1-ээр нь уламжлал авахад 2 маань бууж буугаад ирлээ. За дараа нь болохоор дотроос нь уламжлал авах. Тэгвэл чинь бета 1 үрч нь x i маань одоо дахиж үрч биш үү? Тэ? За энэ үрч. Хамгийн баг квадратын арга 2 үрч маань. За тэгэхээр ингээ харахад та нар энэ танил харагдах хэрэгтэй. Юутай адилхан бэ? Моментийн хоёр нөхцөлтэй ч адилхан байгаа юм шиг. Та нар одоо хоёр талыг нь хас хоёрт хувааж. Тэгэхээр хас хоёрт хуваачаар чинь манай үлдэх моментийн нэгдүгээр нөхцөл маань байгаа юм шиг тийм. За энийг ч гэсэн хоёр хас хоёрт хувааж. Тэгэх юм бол нөгөө момент чинь хоёрдугаар нөхцөл байгаа юм шиг тийм ээ. Моментийн арга хоёрдугаар нөхцөл. За тэгэхээр хамгийн баг квадратын аргыг хоёр нөхцөл маань моментийн арга хайрлаа. Тийм учраас энэ хоёр арга хоорондоо давхар шинэ моментийн үлдэгч бол хамгийн баг квадратын арга үлдэгч. Ойлгомжтой асуух юм байна. За та нар асуух юм шиг бодвол first order conditions гэж байна. За нэг моментийн адилхан байгаа учраас шийдэн гэсэн юм. За хамгийн баг квадратын аргын шин чанар. За нэгдүгээр шин чанар болохоор энэ үлдэгдлүүд гэдэг гаргаж авч байна. Энэ үлдэгдлүүдийн нийлбэр нь болохоор үлдэгдлүүдийн үргэлжлэлийг байна. Үлдэгдлүүдийн дундж усыг байна шүү дээ. За энэ маань болохоор хизээ үнэн бэ гэхээр бид нэр регрессийн загвартаа огтлогч оруулсан байгаа тохиолдолд үргэлж энэ нөхцөл нь үнэн байна. Тэгэхээр тэгээс ялгаатай тэр хэсэг нь болохоор үргэлж тэр огтлогч хэсэг шингэждэг байна шүү дээ. Тэгэхээр бид нэр энэ юугийн квадратуудын нийлбэрийг минимумчлах гэж олсон. Тэгэхээр тэр минимумыг хангах одоо нийлбэр маань болохоор үргэлж хоорондоо нийлбэр нь тэг байхаар олдчихдаг байна шүү дээ. Энэ бол нэг чухал нөхцөл. За хоёрдугаар чухал шин чанар нь болохоор бидний үлдэгдлүүдийнхаа xi-тай энэ түүрийн коварацийг нь олох юм бол xi ui анхаарал хөвжүүлээд хооронд нэмэх юм бол энэ бол үргэлж тэгтээ тэнцвэр. Тэгэхээр үлдэгдэл бол x-тэй ч юм болохоор түүхтэй болохоор хамт хөдөлдөггүй байна шүү дээ. За коварац нь болохоор тэг. Энэ бас чухал. X чинь тайлбарлагч усэрч
юу малгайч юм болохоор одоо манай нөгөө алдааны хэсгийн үнэлгээч юм болж таарж байгаа шүү дээ. Бидний тавьсан нөхцөл чинь болохоор регрессийн загвар эзэн өмнө байж болохоор гэхээр энэ хоёр хоорондоо коварианцгүй үлдсэн шүү дээ. Тэгэхээр бид нэр регресс ашиглаад бодсон тохиолдолд регрессийн үлдэгдэл чинь x-тэй үргэлж корреляцгүй байна шүү дээ. Үргэлж. За дараа нь болохоор бид нэр түрүүн айлыг ярьснаар x-ийн дундчийг одоо бас y-ийн дундчиг болох юм бол энэ сегмент манай регрессийн шугуул дээр үргэлж авш. Ийм гурван төсөл. Энэ гурван төслийг янз бүрийн аналитик бодлого бодохдоо семинарын ажилтнаар шалгалтын дээр бодохдоо энэ гурван төслийг жишээ ашигладаг тийм юм байна шүү дээ. Ойлгомжтой байна. За тэгэхээр одоо юм бичиж. Y гэдэг чинь манай бодит төврийн нэг тоо байна. За үүнийгээ бид нэг хоёр хэсэг хуваачна. Нэг нь болохоор тааруулсан утга. За тэгээд тааруулж чадаагүй хэсэг. Тэр үлдэгдэл гэсэн хэсэг. Тэ? За тааруулсан утгыг саяны ярьснаар болохоор энэний дундаж болохоор энэний дундчийг нь болохоор түрүү энүүнийхээ дундчдаар хэзээ өгсөн шүү дээ. Тэгэхээр автоматар болохоор энэний дундч нь болохоор тэг болно гэж байна тийм. За хоёрдугаар зүйл нь болохоор ковариацийн тоо. Тэгэхээр тааруулсан утга маань болохоор юу вэ гэхээр тааруулсан утга маань болохоор ийм x төврийн утга бета 0 бета 1 гэдэг хоёр тогтмол байна. Тэгэхээр x-ийн хэлбэлцэл чинь болохоор x-ийг бид хэлбэлцүүлэх юм бол энэ чинь шууд y-ийн хэлбэлцэл болж хувирна шүү дээ. Y-ийн хэлбэлцлийн их үүсвэр нь болохоор зөвхөн x бета 0 бета 1 малгайч хоёулаа тогтмолтой юм чинь y-ийг малгайд хэлбэлцэл үүсгэж чадахгүй байна шүү дээ. Y-ийг хэлбэлцэж байна гэдэг бол x малгайд x хэлбэлцэж байна гэсэн үг болж таарч байна. За тэгэхээр юу болох вэ гэхээр сая бид нар өмнөх хамгийн бага квадратын арын 2 дугаар нөхцөл болохоор x-ийн i, ui малгай хоёрын коварианц нь тэгсэн шүү дээ. Тэгэхээр ui малгай чинь болохоор тааруулсан утгыг ёсоор болохоор хэлбэлсэн зөвхөн x, i-аас гарч ирнэ гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ хоёр маань болохоор хоорондоо хамт хэлбэлцдэггүй зүйл болж таарж шүү дээ. Хоорондоо корреляц. Тэгэхээр бид нар болохоор бодит төврийнхээ утгыг хоёр ширхэг хоорондоо ингэж хоорондоо хамт холбоогүй, корреляцгүй хэсэг болгоод задлчих болж байгаа байхгүй. Тэгэхээр одоо y-ийн хэлбэлцэл гэдэг бол хоёр их үсвэртэй. B-ээс тусгай гэсэн тийм. За, B-ийн корреляц. За энэ бол маш чухал тийм үр дүн байна. Одоо ийм гурван юмнуудыг хэлбэлцлийг тодорхойлж. За тэгэхээр эхнийх нь болохоор энэ total sum of squares гэдэг зүйл. За тэгэхээр энэ маань болохоор UI варианстай үндсэндээ төстэй байна шүү дээ. Төврийн варианс нь болохоор n-ээс нэг хуваагддаг тийм үү. Тэгэхээр варианс гэдэг нь болохоор ямар нэгэн хувьсгчийн хэр хэлбэлцэж байгааг хэмждэг зүйл тийм үү. За тэгэхээр оюутнуудын болч оноо ерөнхийдөө хэр хэлбэлцтэй байд юм бэ? Тэрийг бид нар болохоор болчоос хазаалтаа нэг бичдэг. За дараа нь болохоор бид нар юу болж байна гэхээр UI малгайтай түүний дундч чинь болохоор UI дундчтай тэнцвэн шүү дээ. Юу дундчтай тэнцвэн шүү дээ. Юу Y-ийн дундчтай тийм. Тэгэхээр одоо болохоор манай тааруулсан утгын маань хэлбэлцэл чинь болохоор тааруулсан утгын хэлбэлцэл хэр юм бэ гэдгийг бол энэ томьёоноос харж байна. За дараа нь болохоор бид нэр квадрат үлдэгдлүүд нь. Тэгэхээр манай алдааны хэсгийн хэлбэлцэл. Манай алдааны хэсэг чинь болохоор дунд чинь өргөж, гоч нь өргөж тэг гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ чинь үндсэндээ болохоор алдааны хэсэг. Тэгэхээр бодит тоогоо ингээ хэлбэлцлийг нь харах юм бол хоёрын хэлбэлцэл болгоо задлчих болж байгаа байхгүй юу? Саяны харах юм бол Y-ийн болохоор ийм хоёр зүйл. За бидний одоо зорж байгаа зүйл нь энэний хэлбэлцэл гэдэг бол энэний хэлбэлцэлтэй нэмэх энэний хэлбэлцэл гэдэг зүйл болгож байгаа байхгүй.
Тэгэхээр бидний зорилго болохоор тайлбарлсан, тааруулсан утгын маань хэлбэлцэл энүүнийхтэй аль болох ойр байгаа. Тэгэхээр бидний энэний хэлбэлцлийг болохоор аль болох бага байх сонирхолтой байна шүү дээ. Тэгэхээр бидний үнсэн загварыг үлдэгдлүүдийн маань хэлбэлцэл бага байх юм бол бидний зорилго үнэтэй биелж гэсэн үг байна. Тэгэхээр саяныхаа арифметик өөрөөр хэлэх юм бол юунасаа энэ тэгшлээс нийт хөвсөл гэдэг бол тайлбарлагдсан хөвсөл, тайлбарлагдаагүй хөвсөл гэх ийм хоёр хэсэг зарж байна. Тэгэхээр бид нар болохоор энэ some of explain гэсэн. За энийг мэдээ зарим яадаг шүү. Амтыг анхаарах хэрэгтэй. Зарим сонхочгод дээр болохоор андуухаар тайлбарласан. За энэ дээр болохоор E гэдэг нь болохоор explain тайлбарласан. Sum of square. За энэ болохоор R гэдэг нь болохоор residual sum of square. За зарим сонхочдоор болохоор энийг нь болохоор error sum of square. Энийг нь болохоор regression sum of square гэх яг эсрэгээр нь ойлгохоор ингэж бичсэн байдаг. Та нарыг ондоо сонхочгод ашиглаж байгаа юм. Тэгэхээр тоо мэдээллийнхаа нийт хөвсөлтийг гэж хоёр хэсэг болчаа. Одоо бид энийг хоёр талыг нийт хөвсөлтөд хаваач гэж бодъё. Тэгэхээр нэг гэдэг зүйлийг нүүлнэ. За тэгэхээр дараа нь болохоор энэ хэсэгт болохоор юу гэдэг вэ? Нийт хөвсөлтийн маань хэдэн хувь нь загвараар тайлбарлагдж байгаа юм байна. За тэгээд дараа нь болохоор нийт загварын маань хэдэн хувь нийт тоо мэдээллийн хөвсөлтийн маань хэдэн хувь нь болохоор энэ алдааны хөвсөлтөд тайлбарлагдж байгаа гэдэг гарч байна. За тэгэхээр бид нэр хоёр дахь хөвсөлтийг бол айлал За тэгээ бидний эхний хэсгийг R квадрат гэж нэрлэдэг. Нийт хөвсөлтийн маань хэдэн хувийг нь манай загвар тайлбарлаж байна гэдэг болохоор R квадрат гэж нэрлэдэг. За R квадрат нь болохоор нөгөө нэг гаргаж авдаг зүйл нь болохоор нэгийг сасгах нь алдааны хэсгийн үлдэгдлийн тайлбарлаж байгаа хэсэг. Тэгэхээр бид нар болохоор R квадрат хизээ хамгийн өндөр байх вэ гэхээр үлдэгдлийн хэсэг маань ерөөсөө бүгдээрээ тэг болчих юм. Манай загвар бүгдийг нь тайлбарлаж авч байгаа гэсэн үг тийм. За энэ загвар R квадрат хизээ 0 болох вэ гэхээр манай энэ тайлбарласан хэсэг маань нийт хөвсөлтийн маань болохоор 0 хэсгийг нь манай загвар тайлбарлаж авах юм бол R квадрат 0 болно шүү дээ. Онлын дээд болон доод хязгаартай. За гэхдээ бол практик хизээш бид нар тэр хязгаартай болох хэрэггүй. За энэ бол R квадрат нь 80% 0.8 болоод гэх юм бол ерөнхийдөө загвар маань ямар нэг алдаа гарлаад ингэ сэжилж хэлэх гэсэн. R квадрат ерөнхийдөө 80-аас 80 юм бол ерөнхийдөө маш өндөр тайлбарлах шаардлагатай загвар. За ойлгомжтой. Болж байна тий? За одоо бид нэр шугамн бус нөлөө үүсгэх зүйл юм байна. Сая загвар маань болохоор шугамн загвар. Шугамн тэгшлэр бичсэн шүү дээ. Тэгэхээр бид нар болохоор шугамн хамаарлыг загварчилж байгаа гэсэн. За одоо би ингээ. Би одоо ингээд 8 дугаар ангийн сурагч гэж байна. За та нар одоо шинэ системийн юу бүтээгдэхүүнүүд байна. Та нар дунд сургуулаа хэдгээр ангидаа төгсгөө. Ахлага анги хэдгээр анги төгсгөө. Ахлага анги 12 тийм үү? Дунд анги 9 үү те. За би тэгэхээр ингээ. Би 8 жилийн боловсралтай байна. Одоогоор 8 дугаар анги сурж байгаа. Тэ? За тэгээд би 9 дугаар ангид орох уугүй юу гэдгийг шийдэж байгаа. За дунд боловсрал чинь заавал илүү. Заавал те. За би тэгэхээр би заавал боловсрал хангацсан гэж бодъё. За би 9 дугаар ангид төгсөөд би ахлах сургуульд орох уугүй юу гэдэг шийдэж байгаа гэж бодъё те. За би тэгэхээр ахлах ангид орж орохгүй байж байна. Тэгэхээр боловсролын зөрүү маань болохоор 1 жилээр ялгарх нь байна шүү дээ. Би энэ шийдвэр гарсны дараа. За дараа нь болохоор би ингээ. Би 15 жилийн боловсралтай. Та нар тэгэхээр 12 дугаар ангид төгссөн. Бакалаврын 3 жилээс болцсон. За тэгэхээр
та нар 1 жил сурчих юм бол 16 жилээр сурчих юм бол бакалаврын дипломтой болно. Тэ? Энэ хоёр оюутныг би харьцуулах, хоёр хүүхнийг харьцууллаа гэж байна. Нэг нь болохоор 9-өөс 10 руугаа шилжиж байгаа. За нөгөөх нь болохоор 15-аас 16 жилийн боловсролтой болох гэж байна. Тэгэхээр 1 жилийн боловсролын нөлөө энэ хоёр хүн дээр адилхан байх. 9 жилийн боловсролтой байж байгаа 10 жилийн боловсролтой болсон. Чиний цалингийн нэмэгдэл гарлаа гэж бодъё л ба тийм. Ажил дээр гарцсан болов дараа нь гарцсан болов. За дараа нь 15 жил дээр гарвал би цалин аав. Бакалаврын дипломтой төгсөөд авах юм бол бас нэг цалин авна шүү дээ. Тэгэхээр 1 жилийн тэр цалинд үзүүлэх нөлөө чинь болохоор бидний хувьд болохоор B1 болж таарч шүү дээ. B1 тийм. За тэгэхээр 10 жилийн хүүхэд тэр төгсөж байгаа оюутан хоёрын хувьд энэ B1-үүд нь адилхан уу? За бодоод үзэхгүй одоо 10 жилээ тэр баг боловс ахлах ангиа төгсөөгөө хүүхэд ахлах ангиа төгсөөгөө хүүхэд авч болох цалингийнх нь юу болохоор хар ажил хийлээ гэж бодох юм бол авч болох цалин нь болохоор харьцангуй доод түвшинд байгаа шүү дээ. Харьцангуй бага түвшин. Бакалаврын зэрэгтэй олчих юм бол дээд боловсрол тэгээд харьцангуй өндөр цалин авах тийм. За тэгэхээр зүгээр авч болохын эхлэлийнхэн тэр гарааны цэгийг харьцуулахаар за магадгүй 1 жилийн боловсрол тэр оюутны хувьд бол сарын 50,000 төгрөг байж болох юм. Харин та нарын хувьд болохоор бакалавра төгсчих юм бол сая төгрөг, бакалавра төгсч чадаагүй болох юм бол 800,000 төгрөг байх боломжтой байхгүй юу? Үнэшлээ та нар. За тэгэхээр шугам регрессийн загвар дээр бид нэр тийм нөхцөлийг загварч чадахгүй. Тэр шугам регрессийн загвар болохоор 1 жилийн боловсрол хэдэн жилийн боловсролтойгоос үл хамааран яг адилхан B1 гэдэг ахиу нөлөөтэй байна шүү дээ. Тэгэхээр хэдэн жилийн боловсролтойг нь авч хэлцэхгүй. Тэгэхээр бидний зорж байгаа зүйл болохоор шугам бус боловсролын цалин дэвшүүлэх нь чинь шугам бус байхаар бид нэр үүрэгтэй бод байлыг илүү сайн зааж байна. Одоо жишээлбэл нэг 6-д үзэх юм бол тийм 6-д үзэх юм бол би энэ дээр хэвтээ тэнхлэхээр боловсролын жилийг аваад үзчихье. Босоод тэнхлэхээр нь болохоор цалингийг нь аваад үзчихье тийм. Тэгэхээр бета 1-ийн тухай ярьж байна. За тэгэхээр бета 1-ийн шугам загвараас болохоор эдийн хэмжээний боловсролтой байхаас үл хамааран нэг юм тогтмол зүйл байна шүү дээ. Болцлоо. За энэ бол B1 гэсэн. B1. За бидний илүү амьдралд илүү ойр загвар болоод шугам бас байх гэсэн. Тэгэхээр энэ дээр боловсролын жилийг аваад үзье. За тэгэхээр боловсролын жил бага байгаа тохиолдолд 1 жилийн боловсролын өгөөж нь харьцангуй бага. За харин имэн нэгээд харьцангуй өндөр боловсролтой болоод эхлэхийн хэрэг ахиу 1 жилийн цалинд үзүүлэх нөлөө чинь харьцангуй өндөр болоод эхэлнэ. Тэгэхээр чи одоо магадгүй B1 байжсэн одоо дэш өсөө явдаг байна шүү дээ. Ийм төрлийн зүйлийг бид заглах гэж байгаа. Ийм шугам бус хамаарлыг заглах гэж байгаа тохиолдолд бид яах вэ? За тэр тохиолдолд бид нэр зүгээр юм бичдэг. Цалингаас нь логарифм авч. Тэгээ регрессээ болчих. За тэгэхээр одоо x-ийн өмнө манай бета 1 параметр гараад ирнэ шүү дээ. Бета 1 гэдэг параметр. Тэр параметр маань болохоор ямар тайлбартай болох вэ гэхээр x 1 жилээр өөрчлөгдөхөд боловсрол 1 жилээр нэмэгдэхэд цалин хэдэн хувиар өөрчлөгдөх вэ гэдэг их хэмжээ гэсэн. Хэдэн төгрөгөөр биш. Хэдэн хувиар. Тэгэхээр энэ чинь цалингийн бага түвшинд сая төгрөгийн 10%, бета 0 нь 10% гараад ирсэн байлаа гэж байна тийм үү? Бета 1 нь бета 1. За тэгэхээр саяын 10% чинь 100,000. Тэ? За тэгээ би боловсролын өндөр түвшин дээр очиод одоо би сая 500,000 гэж бодъё тийм үү? Сая 500,000-ийн 10% чинь болохоор 100,000-аас хамаагүй өндөртэй болж таарна шүү дээ. Тэгэхээр шугам бус нөлөөг та нар оруулах гэж байгаа тохиолдолд цалингаас логарифм аваад регресс болж байгаа шүү дээ. Тэгэхээр
хэдийгээр манай нөгөө ашиглаж байгаа техник чинь шугамар ирээсийн техник боловч хувьсгчаа хувиргалт хийчихлээ шүү дээ. Хувьсгчаа хувиргалт хийчихээ цаад эдийн засгийн хамаарал маань шугамн бус болоод өөрчилж байна. Тэгэхээр эдний саяны ярьсан хичээлийн хүрээд ярьсан зүйл болохоор зүгээр төвшин дээр эргээс бодох юм бол налтын параметр нь болохоор x-ийг нэг хэмжээгээр өөрчилөхөд y-т гарч ирж байгаа тэр өөрчлөлт. За харин болохоор процентээр гарч ирж байгаа өөрчлөлт. За харин би хоёр өөрсөж хоёулангаас нь логарифм авчлаа гэж байна. Y-гээс нь логарифм тэр боловсролынхын жилээс бас логарифм авчлаа гэж байна тийм. Тэгэх юм бол та нар энэ эдийн засгийн микродоор үзсэн байгаа шүү дээ. Мэдрэмж гэсэн зүйл. Тэгэхээр x хувьсгчийг 1% өөрчлөхөд y хувьсгч гарч байгаа хувийн өөрчлөлт, процентын өөрчлөлтийг бид мэдрэмж гэж нэрлэдэг тийм. За тэгэхээр хоёулангаас нь логарифм аваад регресс болох юм бол налтын параметр нь болохоор мэдрэмж болж таардаг байна шүү дээ. Мэдрэмж. Тэгэхээр энэ хоёр логарифм хөрвүүлтийг бид маш их хэрэглэдэг. За зарим цөөхөн тохиолдолд бид x-ээс нь логарифм аваад y-ийн зүгээр төвшнгөөр нь байлгах юм тохиолдол бий байна. За тэгэхээр 3 дахьыг бид нар болохоор хагас мэдрэмж, налтын параметрийг хоёр талаас нь логарифм авчих юм бол тэр жинхэнэ мэдрэмжийн үнэлгээ болж таарах нь шүү дээ. За өнөөдрийн хичээлээс асуух юм байна. Өнөөдрийн хичээлээс асуух юм байна.